За та өөр тухтай байрлал эзлэн суугаарай. Нуруугаа айлуулах цих. Дээр нь өрөө тавьсан зоос мэтээр төсөөлөөд анхаарлаа бие рүүгээ, сэтгэл рүүгээ хандуулъя. Магадгүй биеийн айл нэг хэсэг чангарсан хэсэг байвал тэр хэсгээ зөөлөн хөдөлгөж суллаарай. За боломжтой бол хэдэн удаа гүнзгий амьсгал авч гаргая. Хамраараа амьсгал авах бүрт цэвэр агаар таны бүх биеэр төгж байна. Амьсгал гаргах бүрт биед байгаа чангарсан булчин суларч сэтгэлд байгаа аливаа санаа зовнол арилж байна. За энхүү хэдэн удаа амьсгал авч гаргаарай. За таны бие илүү тайван, сэтгэл илүү тогтмол болсон байна уу? За бэлэн болсон бол анхаарлаа дотоод ертөнц рүүгээ хандуулъя. Ямар бодлууд, ямар дурсамж, ямар сэтгэл хөдлөл мэдэрч байна. Тэдгээрээс зүхтаалгүй, тэдний араас шуналгүй, зүгээр л тэдгээрийг ирээд буцхыг анзааръя. За энэхүү та анзаарахдаа өөрийнхөө оюун ухааныг өргөн хөх далаа мэтээр төсөөлөөрэй. Далайн гүнд илүү тогтун, тайван. Далаан дээр байгаа давлгаа нь таны оюуны хөдөлгөөнүүд тэр нь альва дурсамж, бодол, сэтгэл хөдлөлүүд за нөхцөл шалтгаан бүртгэхэд далайн давлгаа бий болдог. Нөхцөл шалтгаан арилгахад далайн давлгаа арилж далаа илүү тогтмол болдог. За энэхүү хажуунаас нь өөрийнхөө сэтгэлийг ажиглая. За магадгүй та энэхүү ажиглах явцдаа өөрийн бодлын хэв загварыг анзаарч магадгүй. Яг юу үргэлж боддtiin байна? Юунд санаа зовж байна? Ямар сэтгэл хөдлөлийг байнга мэдэрч байна? Түүнийгээ анзаараарай. Тэдгээр бодол, тэдгээр санаа зовнилууд, тэдгээр сэтгэл хөдлөлийг зүгээр л анзааръя. Тэдгээр тэтэрхий авталгүйгээр магадгүй тэдгээрийг сайн эсвэл муу гэж үнэлж дүгнэлгүйгээр зүгээр л ирээл буцхыг анзаараарай. Ийхүү анзаарах төдийд тэдгээр нь замхран алга болно. За ийхүү анзаарахад таны оюун бодол илүү тогтун, тайван болж гин үү? Магадгүй тэдгээр бодол, тэдгээр сэтгэл хөдлөлүүд замхран алга болохгүй бол
Тэдгээрийг зүгээр ирээд буцахын хажуунаас нь ажиглагчийн үднээс анзаарай. За энэхүү дотоод ертөнцөө анзаарахдаа магадгүй та өөрийгөө ямар нэгэн сэтгэл хөдлөлд автсныг анзаарч магадгүй. Ямар нэгэн бодол, дурсамж, түүх тэдгээрийн гол дүр болон тоглосон байна уу? Тэдгээр тэтэрхий автаж бодит мэтээр төсөөлсөн бол зүгээр л ажиглагчийн үднээс хажуунаас нь анзаараарай. Ийхүү анзаарах төдийд баг багаар бодол болон нөгөө бодлын хооронд хоосон зай бий болно. Энэхүү эцэст нь хэрэгцүүлье. Үйлдэлийн сэтэл болон түүнд үзүүлэх хариу үйлдэлийн хооронд ийхүү зай авах нь бидэнд ямар ач тустай вэ? Жижиг очийг салхиар өртөхгүй бол тэрхүү жижиг оч гал болон асахгүй. Бидний дотор төрж байгаа альва үйлдэлийн сэтлийг бид шүүмжлэхгүй, аль эсвэл ямар нэгэн урьдчилсан төсөөллөөр өртөхгүй байвал энэ нь ямар нэгэн сэтгэл хөдлөлийн гал төмөр болж асахгүй юм. За энэхүү өнөөдрийн дасгалаас ирсэн үр шимийг эрүүл мэнд сайн сайхан байдал хэрэгтэй байгаа хүмүүст зориулъя. За өнөөдрийн дасгалаас сурсан чадвар, харах өнцөг, ухаарлыг өдөр тутмын амьдралдаа ашиглая гэсэн зорилго тавиад дасгалаа өндөрлөе.